За сайн байцгаана уу. За та бүхэндээ өнөөдөр онгодын хоёуг дуулганы талаар жахан баазар тань мэдхэн хичээл гэдэг зүйл явуулъя да. За энэ манай нэгэн улаачийн тэргүүн байна. Тэргүүн. За тэгэхээр энэ улаачийн хоёуг дуулга хөө хоёуг дээр байгаа бүх зүйл утга учиртай, бүх зүйл амьтай, амиа дагсан эзэнтэй, эзнээ дагсан үйлтэй оршдог. За тэрийг бол бас мэдж явах хэрэгтэй. Улаач нар донд ингээд яг өөрийнхөө өмсгөл зүсгэлийн энэ чимэглэлийн эздэг гэдэг юм уу үйл хэргийг бас таниаг улаач нар олон байд юм билээ. Тэгэхээр тийм улаач нартай зориулаад энэ хичээлийг бас явуулж байна. За энэ тэргүүн энэ тэргүүний эзэн гэж байгаа. Энэ тэргүүн бүхэлдээ нэг эзэнтэй байгаа. Ерөнхийдөө ихэвчлэн энэ тэргүүний эзэн болохоор удмыг толгойлж байгаа, удмыг тэргүүлж байгаа онгодын үйл хэрэгтэй нийцсэн тийм тэргүүн холдоо байдаг. За тийм байна. За тэгээ ямар ч байсан ингэ тайлбарлая да. За энэ самлага. Энэ ингээ самлага ингээ хар түртэй харагдаж байгаа. Гэхдээ энэ самлагны жинхэнэ өөрийнх нь амин чанарын дүрийг үзье гэх юм бол энэ цагаан самлага байна. Цагаан самлага. За тэгээд цагаан самлагны эзэн гэж байгаа. Бүх энэ зүйлс чи эзэн гэж байх ёстой шүү дээ. Цагаан самлагных нь эзэн өөрөө цагаан хасын нэг эмэг гижи байгаа. Тэгээ энэ эмэг гижи ямар үйлтэйгээр энэ цагаан самлагыг тэргүүнд хийлгсэн бэ гэхлээр тайгын үйлтэй буюу өнөөдөр энэ дэлхийд хүч тайгууд унан дагшин хэвээрээ байж чадхаа болчихсон. Адилхан хүч тайга руу нэвтэрч асар их мод бэлтгэдэг, бохор дуулдаг, хүч тайгаан ан амьтдыг гөрөөлдөг, авалдаг. За тэгээд хэр буртгаан үлдээдэг гэх мэтлэн байдлаар хүч тайгууд бас маш их нөгөө халдлагатай алганд өртөөд байгаа гэж хэлээ. Тэгэхээр энэ цагаан самлагны эзэн хүч тайгын үйлчлэгээ дэлхийд буужирч үлгэх гээд байгаа. За жишээлбэл энэ цагаан хасаас ирж байгаа окторгын цагаан хасаас цагаан нүх биш шүү, цагаан хас олон цагаан нүхнүүдийн дунд байдаг тэм хас гэдэг ойлголт байдаг. Нөгөө нүхнүүдийн тойрон өөрийгөө эргэлдүүлэх, цагаан оддоо тойрон өөрийгөө эргэлдүүлэх, цагаан гаригсуудаа тойрон эргэлдүүлэх тийм зорилготой байдаг тийм хасыг цагаан хас гэж нэрлэдэг байна л да. Олон төрлийн хас байгаа. За тэгэхээр энэ цагаан хасын эмгэж болохоор цагаан дэглий цэцгсийн увдстан гэсэн чадвар. Цагаан дэглий цэцгийн увдстан. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр цагаан дэглийгээ цэцэг нь өөрөө мөндрийг оруулах. Мөндөр дотроо хөвдний хөвч тайгал байгаа хөвдний бяцхан хөвд дотор амьдрах шавжны амхнуудыг тээж хоцордог мөндрөөр. Тэгээд тэр мөндөр нь гисээ тэр амхан буюу тэр шавжны амхнууд нь хөрсний гүндээ хайлж нэвчиж ингээ орохдоо цагаан алтны ширхэглэг, цагаан алтны тоосхон зэргийг хурамс тэнгэрээс өөртөө татан авах чадвартай байдаг. Бүх амьтд чинь өөрөө бид ч гэсэн тийм онгодын дүрээр бид нар шүнсний гэрэл цацрагийнхаа эрчим биехаа эрчим энергийн түвшнэр бид нар чинь дандаа окторгуутай гэдэг мод тэнгэртэй байгаль дэлхийн эрчимтэй харилцаж байгаа шиг тэр бяцхан амьд цагаан дэглий цэцгийн мөндрөөр ирж байгаа тэр цагаан хөрсний тэр шавжнуудын амхан өөртөө тийм цагаан алтны эрчим шингэсэн тийм ширхэглэг болоо тоосыг татаж авах чадвартай гэж ойлгоно. За тэгээд энэ тоосыг хурамс тэнгэрээсээ татаж авна нэгдүгээр. Тэгээд тэр татаж авсан тэр амх нь өөрөө хөвдөн дотроо бууж ирээд хөрсөн дотроо гүн чингэнгүүтээ амьдрах таатай орчинд амьдраад ингээд жоохон томрын штэ. Ам болно, ам нь ингээд шавж болно тийм үү. Тэнгүүд шавж өөрөө нэгдүгээр цагаан алтны эрчим энергийг оддоос татаж авч байгаа гэдэг утгаараа өөрөө амьтай гэдэг утгаараа дээрэс нь амьсгалж байгаа гэдэг утгаараа өөрөө халуун дулаан эрчим энергийг амьсгалаараа өөрийнхөө биеийн хөдөлгөөнөөрөө өөрийнхөө тэр цагаан эрчим энергиэр ялгаруулад хөвдийг хөрсийг бүлээсгэж өгч байгаа нэгдүгээр. За хоёрдугаар хөвдийг дулаасуулснаад хөвдөн дээр ингээд хурамс тэнгэрээс ингээд солонгууд, чийгүүд, цацаргууд, эрдэнсийн ширхэглэгүүд бас унж ирж байгаа мэдээж. Агаараар, салхиар, хурамстаар, гэрэл цацраг гэлба тэгж ирнэ. Тэгэнгүүт тэр хөвд чинь өөрөө яах вэ? Урган төлжиж байгаа.
урган төлжөхдөө өөртөө тохирсон өөрийнхөө жимсхэн, буурцагхан, нахаахан гэд тэр зэрэг тийм одоо юг ургуулах тэр шимээ, охирчмэн, халуун бүлээн дулаан, галхан, гал дөлөөн дамжуулж авах. Тийм болцоог хөвдөд олгож байгаа буюу хөрсөнд олгож байгаа. За ийм үлдээ. Тэгэхээр энэ нижий болохоор тайгын хөвдийг одоо мөндрөөр тэтгээд тайгын хөрсийг амьлуулах, тайгын хөрсөнд амьдрал одоо оршин байх тэр нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ирж байгаа. Тэгэхээр маш олон тайга хөвч тайгаад сүрч гисэн хөвд хөрс өв сургамлыг тэтгэх гэж ирж байгаа гэдээ ойлгоно. За ийм утгатайгаар энэ одоо самлагны эзээ оршоод одоо ирж байна. Тэгээд өөрийнхөө хүч чадлыг хураасан самлагаан энэ тэргуунд хийлгсэн байх нь шүү. За дараа нь тэргүүний цагаан арьс гэж байна. Энэ тэргүүний энэ ингээд тэргүүн ингээд цагаан арьстай байна. Энэ цагаан арьс, энэ ингээд суур цагаан арьс. Одоо энэний тухай ярих гэдэг. За тэргүүний цагаан арьсны эзэн нь болохоор тэнгисийн цагаан баавгай. Эм цагаан баавгай нь одоо хүч гэдэг юм овдис байгаа. За энэ цагаан баавгай дүрээр ирж байгаа энэ буурал буюу онгод болохоор мөнгөн хасын эм гэж. Өөрөөр хэлбэл өгтргүүд байх алтан мөнгөн оддууд гэх зөндөө олон төрлийн одоо оддууд байна. Мөнгөн од гэхлээр илүү нэг хэтэлхийд маань мөсийг бүрдүүлдэг, мөнгө цэвдгийг бүрдүүлдэг, цас эгийг бүрдүүлдэг. Тэмхүү үйл хэрэгтэйгээр оршдог л та. За ямар ч байсан мөнгөн хасын эмэг яах вэ гэхээр тэр нөгөө нэг мөсний оршихуй дээр тийм үү? Цасан дээр, хялмаан дээр, хяруун дээр, хардсан дээр одоо юу үсгэдэг тийм толтоо давхаргыг үүсгэнэ. Одоо ингээл харах юм бол гол одоо хөлдсөн ингээл гол болог шанд одоо далай тэнгис усан дээгүүр ингээд тийм нимхэн тийм толь шиг тийм давхарга байдаг гэлгар. Тэрийг толтоо давхарга гэж нэрлэдэг. Манай хормос тэнгэрч гэсэн тийм толтоо давхарга байж байна. Тэгэхээр энэ толтоо давхарга бүрхүүдийг одоо үүсгэх зорилготой. Тэн дээр яг үгээр нэг усны тэр гаднах мөсний тэр толтоо давхарга мөнгөн давхарга тийм гялалцсан тэр нэмхэн торгон давхарган дээр юу яадаг оддын гэлба ингээд тусахад тэрийг ингээд толимт өөртөө ингээд тэр мөнгөн толтоо давхаргууд шингээж аваад тэр шингээж авсан одоо авч өөртөө давхарга бүтээсэн хэмжээгээр яадаг гэхээр нэг нэгдүгээр тэр аршаан усны эрчим энергийг гадагшаа алдахгүй тогтоон барих дотор нь түвжих үүрэгтэй. Тэгээд дээрэс нь энэ толтоо давхарга бат бөх бэж гимэн яг манай азооны давхар шиг бат бөх бэж гимэн нөгөө одоо энэ цагт ингээл хойд мөсөн далай өмнөх мөсөн далай ер нь бол ингээ мөнх цэвдийн орой оршихуунууд дээрэс нь одоо цагаан гол мөсөн голууд ингээл хайлмагтаал дулаараад ингээ хайлмагтаад дээ штеп дулаараад ингэж үзээд байгаа. Гэхдээ тэр чинь бас өөр шалтгаан байгаа. Тэгэхээр тэгж хайлахаас нь өөрийнхөө нөгөө дотоодод нөөцсөн эрчмэн алдаж мөсөн ус болохоос сэргийлж тийм толтоо давхаргыг бат бөх байлгах зорилгоор оршдог. Тэгэхээр тийм үйлдэл энэ цагаан баавгай дүрээр ирдэг мөнгөн одны хасын одоо мөнгөн одны эм гэж байгаа. Мөнгөн хасын. За ийм байна шүү. За тэгэнгүүт дараа нь хайлахлаар одоо яд ингээ толтоо давхарга хайлаад болохоор ядчил дээш ингээ манан болгоод уур болгоод өөрийнхөө усаан алдж байгаагийн зэрэгцээ нөгөө мөсөн дотор төгссөн, мөг цэвдэг дотор төгссөн, мөсөн уул дотор төгссөн, арал дотор төгссөн асар их эрчмээ алдаад дэлхий өөрийнхөө хэрэгтэй байх эрчмээ гадагшаа алдаад байна л гэсэн. Тодорхой хэмжээгээр алдна. Гэхдээ бүр хэмжээнээс ихтэрсэн алдаж болохгүй. Нэг дэлхийн эрчмийн тэнцвэрт одоо халтайгаар гэж алдаж болохгүй гэдэг зарчим байна. За тэгээд мэдээж та бүхэн мэдж байгаа маш их мөнгө цэвдгүүд мөсөн одоо уулсууд одоо алтай таван богдол гээл тэгэхэд отхон тэнгэр хайрхан гээл ингээ бусад бидний мэддэг олон мөсөн хүртхтэй өндөр хайрхтууд бол маш их одоо хайлж байгааг л мэдж байгаа. Хойд өмнөд мөсөн далаа хайлаад ингээл шинжлэх ухааны эрдэмтэд судлаачд хэлжлээ. Гэтэл энэний эсрэг үйл хийхээр энийг тогтоон барихаар тэр толтоо давхаргыг хангалттай хэмжээний зузаан, хангалттай хэмжээний нягттай байлгаж бүрдүүлэхээр одоо ингээ хөтөргөн өвдөцүүд ирж хүчээн одоо энэ тэргуунд шингээсэн байна. За тийм байгаа. За энэ ингээд зэсэн бахан зэсэн юм ханан хийтэй байгаа. Энэ зэс болохоор нөгөө юу нэг аянгын эздийн одоо хүчийг шингээсэн. Аянгын эздүүдийн одоо аянг буулгах тэр хүчийг аянгын одоо аян цахилгааны хүчийг энд
тогтоон барьсан гэж хэлээ да. За тэгээд энэ одоо ингээд ханан хээ болгоно өөр аянгын эзэдүүдтэй аянгын эзэн байлаа гэл аянгын бүхэл бүтэн том орон зай оршихуй биш штэ. Одоо ведийн сутар ном дээр бичсэн. За тэр нь жоо. Тэгэхээр аянга дотор ингээд аянгын жононгууд, ханхуунууд, аянгын өвцтөнгүүд, жанждууд, баатрууд, аянгын одоо эцгүүд гэдэг ингээд бүхэл бүтэн орон зай том орон зай өрөмжид одоо байдаг. За тэгэнгүүт тэд нар жишээлбэл манай дэлхийд аянгаа буулгахтаа яаж бол одоо би жишээлбэл за хар аянгын эцгүүд гэж яриа. Хар аянга яах гэж бодсон. Тэгэхээр одоо ингээд бидний агаарын тоосчил, агаар мандлын хормос тэнгэр агаар мандалтаас асар их хэмжээний хармоо эрчмүүд ингээ өөрчлөж байгааг мэдж байгаа. Бидний хэмжээний утаа тоос тортог ялгаруулж байгаа хортой хий өмхий одоо янз бүрийн эрчим утаанууд ялгаруулж байгаа. Гаднаас ингээд шүүрэн шанах шиг болчихсон хормостын олон давхрууд юм уу дулаан мандал, тавтаа давхраат мандлууд, цэнэгт мандлууд гэдэг одоо энэ цэргийн шинэ тохионоор хэлдэг. Тэр олон давхар болгон дээр тодорхой хэмжээний цорхой, тодорхой хэмжээний эрчмийн алдагдал ихээхэн бий болчихсон. Тийм учраас одоо огторгон гэдэг юм уу нарны одоо хэдий гаан туяа нэвтрээд байна. Сансрын тоосууд манай дэлхий дээр бууж ирээд тэрнээс үүдэлтэйгээр бас дэлхийн одоо агаар мандал дулаарл хөдөлмжийг хийгсээд ингэж ярьж байгаа. Бас төгөрснөөс гадна. Тэгвэл тэрийг тэр агаар мандлын давхаргуудад хургас тэнгэрийн давхаргуудад ингээд одоо манантаад гэдэг юм ингээд баган нүсгээд үүрэлцсэн тэрийг яадаг харын гэрж задалдаг. Харын задлаж тэнд байгаа хар эрчмүүдийг устган сарниалж үгүй гэдэг. Тийм үлтэй хар аянгийн эзэдүүд жишээлбэл энд байдаг. За дээрэс нь улаан аянгийн үг гэж байдаг. Тэгэхээр улаан аянга ямар үед болдог вэ? Улаан аянгийн эзэд дэлхийд юу хийдэг вэ гэхээр манай дэлхий өөрийн гэсэн дулаан одоо хэвлийдээ өөрийн гэсэн доторхой халуун дулаан эрчим минералтэй тэрийг нь тогтоон барьж идэг нэг оршихуй бол магмын давхар буюу лавын давхар, за галтуусын давхар гэж нэрлэж байна. Дэлхийн гадуур шиг хатуу цөмийн гадуур шингэн цөмийн гадуур магмын давхар гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бас ингээд дэлхий өөрөө үргэлж чадаж байна. Энэ олон галтуусууд үргэлж шатаад байна. Тэр тоолонд яаж вэ? Төрсөн ингээд шатаал ингээд дутаа гэдэг юм гал илч удаа гараад байх тусам дэлхийн хэвлийд байгаа халуун дулаан эрчмийг бид нар нөхөх шаардлагатай. Тэр ингээд шатаж үгүй болоод байгаа лав тэр магмыг бид нар нөхөх ёстой шүү дээ. Тэгэхээр тэрийг нөхөх зорилгоор дэлхийд нөгөө нэг улаан аянгууд бууж тэр магм руу, гал руу, галтуусын тогоод руу янз элсэн цөл рүү гэх мэтлэн ингээд тэр дулаан давхрыг хэмээг нь тогтоон барьж, дулааныг тогтоон барьж дэлхийн хөрш шороо тодорхой хэмтэйгээр дээр нь хүн бид дээр нь хөрш шороон дээр амьдарч байгаа амьтад өвс ургамлууд бүгдээрээ одоо тодорхой тийм хэмтэйгээр тиймд дулаан халуун дулаан орчинд ингээд амьдарч ин хэрвээ дэлхийн хөрш шороо хит хөрүүл юу болох вэ? Маш олон амьтдууд байх боломжгүй, маш олон өвс ургамлууд одоо ургахгүй тийм нөхцөл үүснэ. Хүн бид ч гэсэн амьдрахад бас хэцүү болох тийм нөхцөл аюултай. Тийм учраас энийг үргэлж дулаанаар тэтгэж байгаа улаан аянгийнхан буюу галан аянгийнхан аянг бууж идэг. Тэр аянгийн цаана бас амьтаа эзэн байгаа учраас бүл бүтэн хүч үйлчилж байгаа учраас аянг цахилж байгаа. Зөв зүгээр байсан юм хизээж хөдөлдөггүй. Одоо ингээд энэ дээр тавьчихсан аяг, тэн дээр тавьчихсан ширээ хэн нэгэн хүн үйлчлэхгүй бол хөдөлгөө байж байна. Гэтэл тэнд бүхэл бүтэн том одоо эздүүд гэдэг юм хүч үйлчилж байгаа учраас аянг цахилж байгаа гэдэг бас мэдэх хэрэгтэй. За тэрний дараа өшөө юу байдаг? Цагаан аянг гэж байдаг л да. Цагаан аянгийн ханхуу одоо байж байна. Тэгэхээр цагаан аянгийнхан юу хийх гэж ямар зорилготой байдаг вэ гэхээр их тэтгэхийд дутаад байгаа эрчмүүдийг өгнө. Хормос тэнгэрийн давхар мандлуудад ингээд дутчихсан одоо агаар одоо жишээ авъя л да агаарыг бүрдүүлж байгаа одоо азот, хүчил төрөгч өшөө бусад хийнүүд бусад одоо бяцхан нэг бичил тоосхнууд нэг хүний амьдрал талтай биш тоосхнууд амь зөөж агарын амьуудыг зөөгөө явж байгаа гэдэг юм. Өсрөмлийн ингээд тоосон цогтыг зөөгөө явж байгаа тийм одоо юу биш салхи. Тэр болгоны эрчмийг тэтгэх зорилгоор хөрсөнд дутчихсан хөршрөө өв сургамлыг ургахад дутчихсан тэр цэвэр ариун одоо эрчим энергиудыг хормостын 55 цагаан тэнгэрээсээ зөөцсөлж өгч байдаг цагаан аян гэж байна. За тэгээд ч өшөө хүүг аян гэж байдаг. За хүүг аянгийн тэгэхээр хүүг аянгийн гүнж байсан. За хүүг аянгийн гүнж. За хүүг аянгийн гүнжинд яах гэж ингэж энэ аянгийн энэ зэсэн дээр одоо оршиж байгаа гэхлээр ингэдэгтэй
харамуу эрчмийг бас дандаа устган задалдаггүй. Хар нөхрөө нэлгээдгүй гэсэн бүр устгаа задлана гэж байхгүй л дээ. Тэр тухайн орноос хөөд зайлуулад хар нөхрөө, хар хасруу, хар сүврүү, хар хууруу нэлгээчихэж байгаа. Хар бүсрүү ч юм. Гэтэл энэ агаар мандалд байгаа за харамуу эрчим гэж бодъё. Тэгэнгүүт тэр харамуу эрчмийг хувирах шаардлага гарч ирдэг. Хувирах. Тэгэхээр бүх аянг буулаа. Яг уу хар аянгаа хувиргаад нэг тийм саарл аян одоо эрчим болгож хувирав. Дахиад бүх аянгууд буусаргаад нөгөө саарл болсон эрчмүүдээ цагаан болгож хувирав. Гэх мэтлэн ийм үйлийг хийх нь бол бүх аянгууд жишээлүүд бууж ирдэг. За иймэрхүү тохиолдол. Тэгэхээр энэ аянгийн эзэдүүдийн үйл хэрэг бол тийм учир зүйтэй оршиж байна. За тэгээд юу яа да. Энэ эдрийг тайлбарлаагүй байна те. Энэ болохоор нөгөө юу нэр штэ. Сувд шүр чи үлээ. Оюу байгаа те. За. Сувд нь болохоор тэнгисийн нэг ижийн, эмэг ижийн үйл хэргийг дэмнэн орж байгаа. Энэ ижи ямар үйл хэрэгтэй вэ гэхээр тэнгис дотор ер нь тэнгис сувд яаж үүсдэг вэ гэхээр тэнгист байгаа нэг давс, хужир, шүүрч гэдэг юм уу. Тэр тэдрээс үсэлтэй шүү дээ. За ямар ч байсан тэнгисийн тэнгис байх нэн шаардлагатай эрдсүүдийг сувд өөртөө шингээж аваад буцаа тэр тэнгисийн усанд одоо нөгөө эрдсүүд буцад задарч тэнгисийнхаа усанд хэрэгтэй одоо давсыг ч гэдэг юм хужирыг ч юм уу үүсэх шаардлага гарлаа гэхэд бол сувд бол тэрний дэм болж өгнө оршдог юм байна. За тэгэхээр ямар ч зүйл тэнгисийн усыг амьтай байлгаа. Ан амьтдаар одоо далайн тэнгисийн ан амьтаар баялаг байлгаа. Тэдний одоо амьдран орж байгаа энэ тэнгисийн ус нь хангалттай хэмжээний тоолтой, хүнстэй, өвстэй, ургамалтай байлгах тэр нөхцөлийг болоо бүрдүүлэх зорилгоор энэ сувдны эзэн тэнгисийн эмэг ижи өөрийнхөө үйлчлэгийг тодруулж, өөрийнхөө холбогдох, өөрийнхөө бууж ирэх, өөрийнхөө хүч шидийг одоо авч тэнгисүүдийн орон зайнаар аялахад өөртөө бүрдүүлж ингэж өөрийнхөө шидийн зэвсэг буюу эцсийн зэвсгийг нь суулгах гэсэн байна. За шүр гэдэг нь болохоор бас далайн нэг эмэг ижи байна. Тэгэхээр энэ далайн эмэг ижи өөр шүрэн арлууд чинь далайн лусын оршихуйд орон зайн тийм хаадын өргөө, гүнждийн өргөө ямар нэгэн гэр орнод болж явдаг шүү дээ. Тэгэхээр өөрийн гэсэн гэр орон буюу лусын өргөөдүүдээ манах, хамгаалах, лусын өргөөдүүдийн бүрэн бүтэн байдлыг үүсгэх, нөхцөлдүүлэх, бүрдүүлэх ч гэдэг юм уу. Энэ лус төв байгаа лусын эддийн үйл хэрэг дэмд болох зорилгоор шүрний эзэн окторгоогоос оддоос тэнгисээс ирж байгаа юм. Дээд орон зайнаас далай тэнгисүүдээс. За энэ оюу болохоор нэг хурмас тэнгэрт чинь бас лус гэдэг айсав байна. Тэндээс байгаа учраас тэндээс яаж нь бороо орж ийн тэнд өвөл байна. Тэнд цас мөс мөндөр гэж орж иж байна. Тэгэхээр энэ оюу эзэн болохоор тэр хурмастын өвлөн давхар, мөндрийн давхаргын үйл хэргийг хийж хурмас тэнгэртээ орших лусын өвлийг ариун дэлгэр өргөжүүлнэ. Тэтгэх зорилгоор ингэж ирж байна. Энэ дээр танаа харин нэг байхгүй доод лусынхан байхгүй юм байна те. Тэгэхээр доод лусын үйл нь доод лусын үйл нь өөр юм байна. За тийм байна. За тэгэнгүүт энэ улаан хүрэн арьс энэ аянгийн цаанаа энэ улаан хүрэн арьсыг их гэдэг юм л да. Арьсны эзнийг. За энэ болохоор улаан ай буюу улаан галактик гэж хэлэхэд галактик гэхээр арай багтчихна. Олон галактикуудын аймгийг гэх юм уу айг улаан ай гэж нэрлэдэг даа. Гэхдээ энэ эзэн болохоор нэг л улаан ай буюу үлдээ орших гэдэг. За яах вэ гэхээр улаан айд юу байх вэ гэхээр солирын эзний гүрэн тус буюу солирын эзний гүрэн тусын үйл хэргийг одоо дэмжин оршдог эзний хуйг байна. За энэ эзэн болохоор ямар учраас солирын үйл хэрэг дэлхийд өрнөх шаардлагатай болчихоо гэхээр дэлхийн цөмийн цөм буюу тэр хатуу цөм, шингэн цөмийн дотор байгаа хатуугийн хатуу цөм дэлхийн амь нөхцөл оршиж байгаа. Дэлхийн амь. Тэгэхээр
тэр дэлхийн одоо амин цацраг, амин цөм хаанаас авдаг гэхээр солироос авдаг. Солирын цөмийн цацрагаас үргэлж тэр дэлхийн цөмд байгаа цөмийн эрчим энерги битгдэж идэв. Тэгэхгүй бол дэлхийн цөмийн шаталтын гинжин урганы явцад юу үүсэх вэ? Дэлхийг эргүүлж гэн, нодгийн наазах дэлхийг эргүүлж гэн тэр хүчийг гаргахын тулд тэнд байгаа цөмийн эрчим энерги өөрийнхөө одоо цэнийг зарцуулж гэдэг юм уу, цацрагийг зарцуулж ажилладаг. Тэрийг үргэлж дэмнэх шаардлагатай. Дээрээс нь дэлхийн цөмийн одоо эрчмийг тогтоон барих судал сувгууд байна. Дэлхийн гадуур одоо дэлхийн хөрш байгаа. Тэр судал сувгуудын цацрагийн одоо урсгалуудыг, цацрагийн орон зайнуудыг бас бохлох хэрэгтэй. Тэгэхээр нөө жишээлбэл уран хүртэл яригдэн штэ. Тэгэхээр энэ одоо цөмийн амийг тогтоон барих, цөмийн амь дотор байгаа цөмийн цацрагийн хүчийг, цөмийн эрчим энергийн тэр хуримтлалыг дэмжих зорилгоор дэлхийд байнга солирын тоосонцрууд ирж идэг. Тэгээд энэ солирын тоосонцрууд гэдэг чинь энэ дэлхийн гадуур байгаа дулаан мандал гэж нэлэгдээд термосфер гэж нэлэгдээд идэг. Тэр орон зайд чинь үргэлж солирын тоосонцрууд ирээл тэр орон зайг халуун дулаан гэрчмээр ингээл цөмийн эрчмээр тэтгээл дорн тэр дулаан мандлын чинь дор цэнэгт мандал гэж байгаа. Тэнд аян задардаг давхар байгаа штэ. Тэр хоёрыг чинь ингээл нэгийн цөмийн эрчмээр нэгийн халуун дулаан эрчмээр үргэлж тэтгэж байгаа. Тэгжээж дэлхийг бас цөмөөн тойрон эргэх хүчийг тэр дээрээс бас дэмнэж өгч байдаг. За ийм нарийн үйл дээр энэ улаан хурам арсны эзэд улаан солирын эзэдүүд үйл хэрэгэнд тодолжинд одоо шигтгэж оруулсан байна. За энэ чулууны талаар ярив да. Энэ чулуу болохоор юу? Нөгөө огторгон үйл хэрэгтэй өвдийн мэлми гэж хэлээд. Гэхдээ мэлми гэдгийг манайхан нэг юм ойлгох. Мэлми гэхэл ганцхан ингээ нүдэ гэж боддог. Тийм биш. Хэрвээ нүд гэдэг юм харц гэж хэлэх ёстой байсан бол харц нүд гэдгээр л хэлнэ шүү дээ. Мэлми гэдэг чинь маш өөр зүйл байдаг. Өөрөөр хэлбэл сонрын мэлми, амтын мэлми, үнэрийн мэлми, нүдний харааны мэлми, махан биеийн мэлми, тэгээ өшөө олон нүг арга бэлгийн мэлми, туяан мэлми, цэцэргэн мэлми, рентген мэлми гэхэд маш олон нарийн мэлминүүд байдаг хүнэл. Энэ гарын алган дээр хүртэл мэлми юм байж байгаа шүү дээ. Хөлийн олон мэлми. Тэгэхээр ингэж энийг мэлми гэдэг ингэж ойлгоно. Хөх толгон дээр мэлми бай. За тэгэхээр энэ болохоор нэг 5 мэдрэхүйн мэлми гэж нэрлэе да. Өөрөөр хэлбэл нэгэнтээ огторгон том үйлтэй хатны эзний хувьд бол учраас тэд нэг оргүйг нэвт харах. Ингээд бид харахад оргүй юм шиг тийм үү? Гэтэл тэд нар оргүйг нэвт харах чадвартай. Огт байхгүй зүйлийг байгааг ингээд олж хардаг чадвартай. Ингээд уул мөрөө маш сайн балалцсан байлгаад уул мөрийг нь балалцснаас нь гаргаж сэргээж харах чадвартай. Тийм далдын гүнийг харах чадвартай мэлми. Буюу хүний биеэр бол 5 мэдрэхүйн мэлми гэж хэлээ да. Сонрын мэлми байгаа юу? Байгаа. Ингээ аниргүй чимээгөө дундаа сонсох дуу чимээгөө олж сонсч чаддаг. Ямар ч бараагүй, ингээ сүүдэргүй, улам өрггүй тийм зүйлээс ингээд байгаа зүйлийг нь олж харж чаддаг. Тийм одоо мэлми гэж хэлээ да. Тэг мэлми эзэн оройгүй огторгын тийм эзний мэлми байна да. За тэгээд шууд юу ярьж болох вэ? За ингэн энийг тийм тойрсон цэцгэн тийм мөнгөн. Энэ болохоор огторгон хаалгууд. Юу орон зам ингээд бүх юм чи хаалга үүдтэй тийм үү? Одоо жишээлбэл бид нар л ингээд одоо бид нар ингээд манай хашаанд ирэхэд манай хаалгатай биш үү? Төвшөрл авч орно тийм үү? Аль нэг одоо айл байгууллагт ороход заавал үүдэндээ сахиултай хамгаалалттай байдаг шиг н огторгон ертөнцийн орон зай болон өөрийн гэсэн үүд хаалгатай. Тэгэхээр тэр үүд хаалгаар нэвтрэх тодорхой тийм гэрээтэй одоо эрхтэй гэдэг юм. Ингээ үнэлэхээ үзүүлээд ордог шиг тийм гэрээгээтэй тусгай эрхтэй гэдэг. Тэр эрхийг батжуулсан тийм зөвшөөрөл юм. За тийм тамга тэмдэг байна. Олон хэтэл юм байна. За дээрэс нь энэ хонгийн үд байгаа даа тий. За энэ хонгийн үдний цаана ийм үйл хэрэг өрнө л да. Цагаан лууны эзэн гэж одоо үлийг бэлэгдэж оршиж байгаа гэх юм. Цагаан лууны эзэн гэж энийг өөрийнхөө энэ
Мөнгөний өдөр өөрийнхөө лууны хүчийг гэдэг нь лууны амийг одоо холбож орж ирдэг. Цагаан лууны эзэн оддын үйл хэрэгтэй оршин өөрөөр хэлбэл яах вэ гэхлээр цагаан луунууд хаагур үйл ихлээр за алтай нуруу, мөнх цас таарх алтай нуруу. За бусад аандын нуруу, альпийн нуруу гэх нэг том том нуруудууд байна. Нөө мөнх цаст хайрах тийм. Тэрний цаагуудтай хамтарч тэр орон зайг мөнх цэвдгийн мөнх цаст оргилын дотор тэр мөнх цаст уулсаар байгаа цагаан агуудын гэдэг юм уу. Тийм үйл хэргийг хийх чадлыг одоо энэ цагаан луун эзэн одоо хийх нь байна л да. Тэр мөнх цэвдгийн айсыг мөнх цэвдэгт оршиж байгаа агуйн эзэдтэй мөнх цаст оргилын эзэдтэй мөнх цэвдэгт уус нуруудын эзэдтэй хамтраад цагаан одтой холбож цагаан оддын судал сувг эрчим энергийг дандаа тэр мөнх цас тайрхтын оргилуудаар хасуудаар буулгаж мөнх цастай байлгах, мөнх тэнгэрийн үйл хийх чадaltaй өвгдийн орон зайг ариун дагшин байлгах. За тийм үлдээгээд хэлж юм цагаан. За тэр ангирын үд тийм ээ энэ чинь. За мөнгөн оддын ирч тийм үү. Мөнгөн луун ээжийн дуу үлдээ. За энэ мөнгөн луун ээжийн ямар үлдээ вэ гэхлээр ингэж оршин. Мөнгөн луунгийн цаа нана мөс гэдэг зүйл байгаа. Мөсөн далай, мөсөн мананц айс авч гэдэг юм. За тэгэхээр энэ цагт энэ хүмүүний үйл хэрэг болж байна. Энэ цагт нөгөө хүмүүсийн маань зүрх сэтгэл маш их тийм хатуурчсан, хүйтэрсэн, хайр инрэл гэдгээр дуцчихсан, цэвдэг болчихсон тийм хүмүүс зөндөө байгаа. Өмчрөл үзээд, зовлон үзээд, ой гашуу үзээд ирэхлээр хүмүүсийн сэтгэл бас их тийм хөрж байна. Ямар нэгэн байдлаар амьдралын одоо ороо бусгаа цаг үед энэ хэцүү нийгэмд амьдрахтаа хүний сэтгэл зүрх хатуурж байна. Энэ болгоныг одоо зөөлөж, уйрааж, хайлуулж, бүлээцүүлэх үйлдэлээр энэ ангир шууны өдөр бэлэгдэж мөнгөн луун ижид дэлхийд ирж хүн төрлөختөнд хайрын үлийг дэлгэрүүлэх гэдэг. Халуун дулаан сэтгэлийн гэрэлгээг асаах үлийг дэлгэрүүлэх гэдэг. Эрдмийн үлийг дэлгэрүүлэх гэдэг. Тэрийг бэлэгдэж за энэ ангирын үдийг хийсэн байх шүү. За энэ нь судруудын энэ чинь оромч номтын тэнгэр бэлэг тэмдэг шүү дээ. Энэ ногоон ч номтын ногоон тэнгэр гэдэг. За энэ эдрийн бэлэгдэл нь болохоор энэ номтын тэнгэрийн ижи буюу тэргүүн онгодын чинь түүний хүн гүрний үеийн Лаг хааны үеийн тэр онгодын чинь юу эрдэм бэ өөрийнх нь нутралсан өөрийнх нь амин чанартаа шингээсэн өөрийнхөө уураг тарих оюунд нас бүтээсэн судруудынх нь ам бэ. Судруудынх нь ам энд оршиж байгаа. За энэ голынх нь болохоор окторгон судрынх нь ам. За тэгээ энэ хүн ямар нэг судрыг илүү түлхүү хийх вэ гэхлээр ийм учиртай өөрөө тийм хүчт энэ самлагынхаа эзэн энэ тэргүүн онгодынх нь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр самлагын эзэн ч өөрөө тийм тайгын, мөндрийн, хөвдний, өв сургуулийн одоо сүн эхийн эзэн гэдээ яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ижийн судрууд маш их тийм өвс ургамлын, хөвч тайгын, эмийн ургамлын, утхан ижидийн тийм тухай судрууд, тэдний мэдлэг шингэсэн судар гэж л ойлгоно. Тийм судрыг илүү төлхөөтэй дэлгэрүүлэх юм. За энэ талд нь болохоор юу байгаа вэ? Тамгамууд байгаа. За энэ нэг номтын 33 баатар гэдэг номтын тэнгэрийн 33 баатар гэдэг номтын 33 их заавал баатар байх албагүй. Номтын тэнгэр 33-ын хаадын хаад, номтын тэнгэр 33 хаттын дэд оргил болсон хаттууд, 33 баатрууд, 33 мэрэгцлүүд, 33 гүнжнэр гэдэг дандаа 33-ын бэлэгдэлтэйгээр эрдэмүүдээ задлж авсан гэдэг. Ер нь оргил эрдэм 33 туугааддаг. Тэгэхээр энэ номтын тэнгэрийн 33 баатрын буюу гүмжидийн судрын тамга гэж ойлгоо. Манай номтын тэнгэрийн 33 баатар гэж судар дээр ингээд тамганууд биш шүү дээ. Өөртөөх нь шин чанарын тамга, амин чанарын тамга, мөн чанарын тамга гэж. Тэгвэл энэ номтын тэнгэрийн 33 гүмжидийн судар дэлгэрхэд өөр өөрийн гэсэн шин чанар, амин чанар, мөн чанарын тамга байна. Тэгэхээр энэ мөн чанарын тамгануудын
хүч буй тамуунуудын бэлэгдэл болж оршиж байна. Өөрийгөө энэ хатан би нунтын тэрний 33 их бэхийдийн нэгнэ гэдгийг илэрхийлж байгаа. Үйл хэрэг ингэ толилуулсан байна. За ийм шүү. За тэгээд тэр хаттын шидүүд байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө 33 их эрдэм дотор чинь тоо, өнөр, хөг аваа гэл ингэ явж байгаа штэ гаалмал ухаан тэр. Тэгэхээр энэ дотор нөгөө л галын шидэн, энэ бэхийдийн нөгөө хөг аялгуун шидэн, цасан усны шидэн, зурхаан шидгээд ингэ тэмхүүнүүд байна. За энэ ингээд баахан хонхнууд зүлттэй ингээд 6 хонх зүлттэй. Энэ хонхнууд ямар учиртай вэ гэхлээр ийм эрхсийн, гаригийн одоо нүхний, одны, ай буюу галактикийн дэлхийн гэдэг ингээд үйл хэргийг илэрхийлж байгаа. Тэгтээ ингэж байгаа нөгөө хонхны дуучмаар хөг аялгуу буюу хөг аялгууны эздийн үйл хэргийг дэмж орж байгаа байхгүй. Тэгэхээр нэг юмыг ойлгоно. Хөг аялгуу өөрөө ямар ч учиртай вэ гэхээр эрчим энергийг маш одоо өсгөж өгдөг. Одоо хөг авааны дууны жоохон багахан намхан дуу чимээс асар их дуу өндөр дуу гарах. Тэрний цаанд багахан энергиэс ариун их энерги гаргаж байгаа гэсэн. Тэгээ яагаад оддын гариг гэсэн ингэ байгаа юм гэхээр манай дэлхийд дутагдсан олон жишээлбэл энергиудыг, эрчмүүдийг байгалийн, агуурмастын, хөрш шорооны энэ олон өвс гомбол ургахад, цас мөстэй хайлахад гэдэг юм өсгөл унахад за агаар салхи ингээд хуйсгалаад дандаа эрчим гэдэг зүйл хэрэгжилж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр эрчмүүдийг нэгэнтэй байхгүй болчихсон эрчмүүдийг яхаа буцаагаад багахан эрчмээс их эрчим болгож хөгжүүлэхийн тулд нөгөө оддын хөг авааны чадaltaй өвгдүүд их дэлхийд ирж оддоосоо багахан хэмжээний хацарсан эрчмийг их дэлхийд буулгахтаа ариун их эрчим болгож тэгээд тэр ариун их эрчмээс нь жишээлбэл салхийг үүсгэх, шуургыг үүсгэх, шамаргыг үүсгэх, угалзыг үүсгэх, хар салхийг үүсгэх гэхэл тийм хувийг үүсгэх тийм их чадлуудыг бий болгодог. Тэгэхээр хөг авааны шидтэй өвгдийн үйл хэргийг дэмжих зорилготой эрчмийг аривдуулах. Салхины, угалзны гэдэг ингээд илүү тэгээд тэр нь эргээд хасын эрчим болно. Хасын эрчим газар хүртэл хөнгөнж амьсгалж байгаа шүү дээ. Газрын чулуу гэдэг юм уу гартуусууд бүгд хөнгөнж амьсгалж байгаа шүү дээ. Тэр хүчийг яахаа хөг аваагаар л авчирч ариужуулж өгч байгаа байхгүй багтныг өсгөж өгөх зорилготойгоор холбогтой. За энэ болохоор жишээлбэл юу байна? Мөнх цаст хайрхтын хөвч тайгын үйл хэргийг илэрхийлж байгаа. Энэ нь болохоор мөнх цэвдийн эздийн үйл хэргийг илэрхийлж байгаа. Буюу үйл хийнэ гэдгээ таниулсан үүлийнхээ хүчийг болчихсон. Энэ нь болохоор галтуусын үйл хэрэг. За жишээлбэл энэ дээр болохоор юу байна гэхээр мөнх цастах өндөр хайрхтынхаа тоон жишээлбэл Хималайн ус. Яг би тэр юмыг зааж болохгүй тийм одоо. За энэ Хималайн ус. За тэгээд дээрэс нь Кайлас ус, Фужи уул гэдэг ингээд дэлхийн ариун дагшин ус тэр тусмаа алтан дэд гэрээний өвгдүүдийн орон зай болсон тэр оршихуудын үйл хэргийг хийнэ гэдгээ бэлэгдсэн тэр оршихуудын үйл хэрэгтэй алтан дэд гэрээнийхаа дагуу өдргөн болоод их дэлхийн амийг хамгаална гэсэн үйл хэргийг таниулж хүчээр таниулж ингэж өөрөө бас алтан дэд гэрээний эздүүд өвгдүүд жишээлбэл буган эцэг өвгдүүд эрэхтэй энэ хонхны энэ холбогны хүчийг одоо хүчээр холбогдож орж ирнэ гэсэн үг байна. За энэ адилхан мөнх цэвдэгт оршдог. Дэлхийн амийг хамгаална. Дэлхийн амийг энэ окторгын амийг хамгаалах. Энэ дэлхийн амийг хамгаалах. Бас л нөгөө гэрээний эздийн үйл хэрэгтэйгээр оршиж байна. Хойд мөсөн долоон доотлын мөнх цэвдэг. Өмнөд мөсөн долоон доотлын мөнх цэвдэг. Их газрын доор байгаа Аз төвийн мөнх цэвдэг.
жишээлбэл тэ Африк тийм үг зэвдэг гэдэг ингээд тэдний үйл хэргийг хийн шүү. Энэ нь болохоор галт улсын нэг юм юу байдг штэ. Дэлхийд хаана гэдэг үлээ Африкт гэдэг үлээ. Ингээд үргэлж чадчихдаг галт улс. Бүр ингээд өндөр ингээд оргиш ингээд өндөр галт улс биш. Газар дээрээ шатчихдаг галт улс. Тийм жишээлбэл галт улсын үйл хэрэг хийн гэж байна. Дандаа зарим нь идэхгүй галт улс. Гэтэ ингээ харахад цөөхөн байгаа юм шиг нэ. 5 твэ дамсан гэд хэлчихье да. За иймэрхүү байгаа. За энэ шилвч болохоор ийм энэ болохоор нэг хойд туйлын туяаны эзэдийн үйл хэргийг илэрхийлсэн буюу энэний эзэн өөрөө хойд туйлын яг ийм өмгийн туяаны эзэн үлийн чамаар дамжуулж их энэ тэргүүний нэгэн эзэн болж хөрс дэлхийд бууж үйл хийнэ гэсэн утгатай. За энэ нь юу гэсэн үг гэхээр за ингэж хэлье. Хойд туйл чинь өөрөө нэг манай дэлхийн хаалга гэж авдаг. Манай дэлхий рүү огторгоогоос ирэх олон өвгдүүд хойд туйлаар дамжиж ирдэг. Нэгдүгээр, хоёрдугаар хойд туйлын тэр их олон ингээд туяаны ингээд намирсан көшиг баг нь байна штэ. Эн чинь том яг задлах юм бол цаана нэг цагаан нөхдүүд байгаа. Цагаан хасууд байгаа. Цагаан оддууд, оддын чуулган тэрнээс ирсэн ай байдаг л да. Тэгэхээр цагаан чинь угаасаа цагаан нөхнийхэн гэхэлэр дан цагаан нөх байдаг. Өнгөт нөхнүүд бас байдаг зөндөө. Тэгэхээр энэ яг энэ цагаанаас задраад энэ нэг ягаан туяаны тэр баган болсон орон зай дээр хам ингээ үсгсэн орон зайд яг ийм туяаны одоо ийм өнгийн нэг ягаан ийм гоё өнгийн оддоос хасуудаас мананцруудаас манай дэлхий ийм туяага ийм одоо багнаа гэдэг юм уу ийм хасуудаар дамжуулаад нөхүүдээр дамжуулаад дэлхийд авчрахад тэр юу үүсгэх вэ гэхээр нөгөө хөрсийг чинь бүтээн. Хөрсийг бүтээхэд олон төрлийн туяа хэрэгтэй байгаа. Тэгжээж хөрснөөс олон төрлийн эмийн ургамал, олон төрлийн жижигхэн тийм өнгийн чулуунууд бий болж байгаа шүү дээ. Тэр хэмжээгээр дэлхийн хөрс чараа өөрөө баялаг байж байгаа. Тэгэхээр хөрсөнд нэн шаардлагатай туяаг эрчмүүдийг өнгөт манцруудаас авчирсан тэр туяануудаа, галуудаа, амиудаа, гэрлүүдээ, солонгуудаа хойд туйлын туяагаас дамжуулаад хөрс дэлхий рүү буулгаад тэр цас мөсний мөг цэвдгээрээ дамжин уу, агаар мандал хурмастаараа дамжин уу, хөрс чороогоороо дамжин уу. Тэгж дамжаад хойд туйлын харалдаа битүү том хөвчүүд байгаа. Тэр хөвчүүдээр тархаж хөвчүүдийн тэр хөрс чороог тэтгэж шимжүүлж огчуулж эрчмийн хансан эрчмүүд өнгөт эрчмүүдээр бүрдүүлээд тэгээд тэндээсээ олон өнгийн халаг цэцгэсэн. Бүтөө хөвчтэй гоймод ургах бүрэлдэн бий болох тэр нөхцөлийг бүрдүүлж байгаа. За юм байна. Ингээд тэргүүний чинь ингээд тайлбарлчих та. За тэгэхээр хүн болгоны тэргүүн яг ийм олон үлтэйгээр оршдог. Өнөөдөр ингээд маш олон улаач нар үнэхээр үүдээ мэдэхгүй байна. Хизээч ингээд одоо огторгон үлдээ өвгдүүд гэж байна. Асар олон өвгдүүд эзүүдэр. Тэр олон өвгдүүд өөрсдийнхээ хүчийг, өөрсдийнхээ буудалд одоо Дзержинскийг гэх юм уу холбоосыг бий болгох зорилгоор өөрөө үйлдэх тийм боломжоо гэдэг юм уу хүчээр одоо улаач үрдээ ингээд өвдүүлэх ингээд суулгах зорилгоор ингээд тэргүүнүүд нь гэтэл ийм олон өөрийнхөө шид өвдсийг үйл хэргийг эрдмийг ингээд таниулаад гэдэг юм тэрнийхэн бэлэгдэл болгоод, тэмдэг болгоод, тамга болгоод, эрх болгоод, гэрээгээ болгоод ингээд одоо хувь дуулгаа хийдэг. Тэгэхэд одоо энийг одоо мэдэхгүй хүмүүс маш олон байна. Тэгэхээр харамсалтай байна. Улаач гэдэг олон жил явж байгаа хүмүүс бас зарим нэг зүйлийг бас хүлээн зөвшөөрөөд бас мэдэхгүйгээ мэддэг болоод авчвал их сайн байна. Огторгон үйл хэрэг дэлгэрсэн, мөнх хөг тэнгэрийн үйл хэрэг дэлгэрсэн, 99 тэнгэрийн үйл хэрэг дэлгэрсэн. Ийм байхад гар гэргсийн үйл хэрэг дэлгэрсэн байхад одоо хэдүүлээ ямар ч марахгүйгээр тийм үү
чаддаг хүмүүс байвал тэрнээсээ суралцаад, чадахгүй хүмүүс нь чаддаг хүмүүсээс зөвлөгөөг аваад явах бүрэн боломжтой. Мэддэг чаддаг хүмүүсийг бид нар урьж дуудаагүй. Мэддэггүй чаддгүй гацчихсан, өөрөө уучраа болохгүй болчихсон, шахаандаа орчихсон, бариандаа орчихсон, сүүлдээ бүр яахаа мэдхээ болчихсон хүмүүс зөндөө байхад тэр хүмүүсийгээ бодцгоо. Тэрэн зориулаад, тэр хүмүүстээ зориулаад ганцхан тэргүүний тайлбар хийлээ. Энэ мэдчлэн энд байгаа ингээ олон тэргүүнүүдийг тайлбарлаад явах юм бол бүгд өөрөөр үйл хэрэгтэйгээр, бүгд асар өргөн дэлгэр үйл хэрэгтэйгээр оршно. Тэгээд дараагийнхаа тайлбараар хоёрыг тайлбарлаж өгье. Тэгээд тэрний дараа одоо өшөө дотор өмсгөл тайлбарлаад, гутал тайлбарлаад, бүрс тайлбарлаад, тий одоо ташууруудыг тайлбарлаад, хэцүүдийг тайлбарлаад явъя да. За анхаарал тавьсанд баярлалаа та бүхэнд.